За сайн байна уу? Азаар байна. За ингээ бүгдээрээ бэлтгэл ажлыг одоо яг гар зогсож байна. Өнөөдөр 5 сарын 22-ны өдөр хонхны 2. Өөлөх хэзээ баярлах хэзээ л ингээ. Яг донд нь. Сэтгэлүү. 5 минутын дараа сургуулийн гадна хонхны 2-ыг хэлсэн зогсож байна. Жохо сандарч. Гүнхтэй байна уу, жаргалтай байна уу? Яг хоёулынхын дунд ээ. Надад л өстой гоё байна. Сэтгэл өндөр байна, догтлж байна. Ангийнхандаа юу гэж хэлэх вэ? Ангийнхандаа юу? Дээрээ чадлаа, төслөө. Одоо энэ мөр нь унаад байгаа. Эндээс зүү аваад. Бүгд наач яваа. Мөнгөн анхны баяраа хийж байгаа нийт шавнартаа эзбийн баярыг хүргье. Ирээдүйд нь хамгийн сайнсаа хааз жаргал эрүүл их өсөн өрөөё. За өнөөдөр эзбийн баяраа сургууль дээр ёслолын үйл ажиллагаа 10-аас 11 цагийн хооронд болно. За энэний дараа 1-р ангийн багштайгаа хамт анхны дурсамж хичээл авах юм. За дурсамж хичээлийнхээ дараа бүгдээрээ дурсамж бүтээхээр яцгаанаа. За ингээ өнөөдөр хонхны 2 болж байна. Ямар их сэтгэлтэй байна? Гоё байна уу? Сэтгэлдүүд бол ерөнхий маш өндөр байна. Тэгээд 12 жилийн сургуультай сайхан суралцлаа. 12 жилийн дараа ингээд төгсгөө байж гин мөнгө авахны 2-аа тэмдэглэж байгаа сэтгэлд маш өндөр байна. Баярлаа. Өнөөдрийн хонхны 2-ын сэтгэл ямар их байна? Яг одоо гар зогсож ихсэж шүү дээ. Гоё юм уу? Гадаа үтэн байна. Гэтэ одоо гарах гээд явсан амар л божигнаад байна. Зоод ангийнхаа гараа явсан чи гоё юм болох юм шиг санагдаад байна шүү дээ. Нөгөө өмнө жил нөгөө 12-ыг бид нэр ингээд зам татаж зогсоод байсан шүү дээ. Тэгсэн чи одоо бид нар зам татуулж зогссон шиг байна. За багшаа яг өнөөдрийг 3 үгээр илэрхийлвэл. Догтлсон. Гонигтай, баяртай. Тийм. Маргаданаас. За өнөөдөр ямар хөө байна? Одоо яг гар зогсохын өмнөх бэлтэлтэнд байна шүү дээ. Чи өнөөдрийг 3 үгээр илэрхийлвэл. Хайр үрмээр догдсон бас дээрэс нь юу гэмдэ. Гоё. За өнөөдрийг 3 үгээр илэрхийлвэл. За 3 үгээрээ. За баяр, дурсамж. Үгүй. Баяр, дурсамж. Бас жоохон гониг. 5 үг болчих юм шүү. Тэгвэл гониг. За. Эдбийн гэрдөргөө эдгээр тухайн их болсон сургууль өнгөрөөсөн ажлуудээ өдөж буй төгсгөлийн сурагчдыг эдбийн баярын эсбийн үйлчлэгээ инхүү албан ёсоор ихэж явах цаг бүхэндээ дуудахад хаашаа байна. Тэд бол сэтгэл зүтгэл хичээлээрээ мандаж сургуулийн спорт урлагийн амжилтаар үе тэнгэрийг мандажсан сургуулийнхаа нэрийг өндөр төрөгсөн бахархан болсон залуус юм аа. Ингээд алга тушилтаар өнөөдрийн эзбийн баярыг тэмдэглэж байгаа анги хамтруулноо өгтөн авцгаая. Баярмаа багштай 12-ыг Өнөөдөр эзний баяраа тэмдэглэж байгаа Мөнхбат Баярмаа анх цай багштай 12-ийн А, 12-ийн Б, Адяням Чулуукус Саруул буян Юучинши багштай 9-ийн А, 9-ийн Д ангийн нийт төгсөгч нартаа халуун баяр хүргье. Нийтдээ орших амьдралын цаасаа гэр хийгээ боломж амжилтаар дүүрэн байх болтугай.
Баярмаа таныг өргөжлөе. 12-ийн биеийн гэж баярмаа. За чамд ямар вэ? Надад гоё юм. 12 жил хишиг сургуульд сураагүй ч гэсэн яг дундаас нь шилжиж ирсэн. Гэхдээ одоо энэ ангидаа ороод уусаж нэгдээд яг нэг анги болоод нэг хамт олон болоод ингээд бөөнөрөө ингээд үнэхээр бүр юм сэтгэл хөдлөөд бүр үнэхээр төгсөж чадахгүй юм шиг санагдаад. Яг уйлгаад ингээд үнэхээр гоё л юм. Бүр үгээр хэлхээ аргагүй сайхан мэдрэмж байд юм байна. За чамд ямар вэ? Сэтгэл. За одоо ингээд 12 жил ангийнхантайгаа хамт явлаа. Тэгээд сургуульд 12 жил сууллаа. Үнэхээр сэтгэл догдолж байна. Одоо их сургуультаа бас орно гэж үнэхээр сэтгэл догдолж байна. Тэгээд ер нь бол одоо их сургуультаа ороод ангийнхтаа уулзах гэхээр бас жоохон сэтгэл сайн байна л та. За ирж байгаа. Тэгээд ер нь бол энэ сургуультаа маш олон тэмцээнд орлоо. Тэгээд бас энэ сургуультаа бас ангийнхантаа маш баярлалаа. За удавлаа. Юу вэ? За төгсөж байгаа сэтгэл. Сэтгэл айгүй өндөр байна. Нэгээс ахуулаад 12 жил сурлаа. Одоо ингээд анги хамт олноос сална гэхээр амар гонигтай байна. Дахиад хэдэн жилээс цуг сурмаар байна. Сэтгэл айгүй өндөр байна. Гоё байна. За сэтгэлээ. За өнөөдөр миний сэтгэл маш өндөр байна. Яагаад гэвэл би хишиг сургуулийн 18 дахь төгсөлтийн шилдэг төгсөгчөөр шалгарсан. Үүндээ үнэхээр их баяртай. Тэгээд нийт багш нар болон ангийнхандаа бүгдэнд нь чин сэтгэлээсээ баярлалаа. Хайртай шүү. 12-ийн Б ангийнхныг өрье. За ууган баярын Аз хоёр. Эрчим сайхны Аз ширгэл. Бонтбаатарын ах хоёр. Их ширгэлийн баяр. Онтхон эрдний Маргат нарыг өрье. За баяр өргөе. Маргат башаа. За энэ 12-ийн Б ангийнх маань одоо за одоо тайлбараа их магийн мөнгө чимэн дэлгэр үеийн мөнгө хөргөд Эрдэнэтийн нөлөө ирдэг баяр цэцгийн номон их төвшингийн хөргөл марыг өрж байна. Аваад шиг удвал уран сайхны учрал Төмөд тэмдэглэлийн хосууын хав жаргалын чандгад нэртэй нарыг өрж байна. За одоо 12-ийн Б ангийнхан маань тайснаа гарч ирж сургуулийнхаа удирдлагуудтай бүгд хамтдаа дурсгалын зураг татуулнаа. За та бүхнийгээ өрж байна. Намайг Тэмүүлэн гоо гэдэг. Би хишиг сургуулийн 12-ийн Б ангийн сурагч. Анх би хишиг сургууль 5 дугаар ангидаа шилжиж ирээд тэр цагаас хойш нийт 7 жилийн хугацаанд хишиг сургуулиараа өглөж, хичээлдээ шамдан суралцаж, хичээлээс гадуур үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, тэмцээн оролдсон олимпиадад амжилт гаргасныхаа үр дүнд өнөөдөр шилдэг төгсөгчөөр шалгарч байгаадаа чин сэтгэлээсээ маш их баяртай байна. Миний энэ их амжилтын ард мэдээж миний гэр бүл, багш, сургууль, ангийн хамт олон бүгдээрээ маш их нөлөө үзүүлсэн. Манай аав ээжийн нэг том хүсэл нь намайг 12 дугаар анги амжилттай төгсөөд хонхны хоёроо хийж байгааг харах байсан. Тэгээд хэдийгээр өнөөдөр аав маань ирж чадаагүй ч гэсэн аав ээжтэй хандаж эхлэхэд охинд хоёртаа маш их хайртай шүү. Үргэлж миний ард намайг маш их дэмжиж, үргэлж ард түшиг толгуур минь болж намайг надаас илүү хайрлах хоёртаа маш их хайртай шүү. Мөн охин нь хэлэхэд ямар ч гэсэн энэ олон жил төлбөр төлөөд сурсныхаа үр дүнд
автын цаавал гаргана гэдгийг хэлмээр байна. Мөн анх заяа багштай, чулуунгүй багштай, нийт бүх надад хичээл зааж ирсэн багш нартай чин сэтгэлээсээ баярлалаа. Намайг тэмцээнд идэвхтэй бэлдэж, оролцож, итгэл найдвар хүлээлгэж маш их тэмцсэн багш нартай чин сэтгэлээсээ баярлалаа. Мөн хишиг сургуультаа маш их баярлалаа. Хайртай шүү. Эцэстэн дүүнэртэй хандаж хэлгээд эртнээс яагаад энэ сургуульд сурах болсноо ухаарч эртнээс өөрт олсон боломжоо маш тултлан ашиглаж хичээлээ сайн хийж сургуультай хайртай агаарай гэж хэлмээр байна. За өнөөдөр хүүхдүүд маань төслийн баяраагаа батламжаа гардаж авлаа. Шилдэг төгсөгч манай ангиас бас тодорсон. За мөн хүүхдийн ордны авьяас алтан медаль бас евро манай ангиас шалгарсан байгаа. Тэгээ нийт шагнагдсан хүүхдүүдтэй мөн 18 дахь төгсөлт болоод төгсөгдөж байгаа бүх хүүхдүүдтэй та нартаа маш их хайртай шүү. Хамгийн сайн сайхан мөнхний хүсээ өрөөё. 25 жилийн түүхтэй хятад хэлний хишиг сургууль дээр хүрсэн ирсэн байна. Өнөөдөр 10 жилийнхаа хонгоны баярыг тэмдэглэж байгаа нийт сурагчдтайгаа амьдралын далаад нь хамгийн дөрөв амжилтыг хүсээёрээр ерөөй 12-ийн Б Баярмаа багштай ангийн хамт олон тэр дундаа миний сайхнаас 3 сайхны хөө уширалтай дээдийг хүсээёрөө. Одоо ингээд дуулах гэж бүгдээрээ дөргицгаая. Замын тавцлагын дуучин Монгол улсын соёлын тэргүүн ажилтнад дэлгэр мөрөн дуучныхаа тайлснаа өгтөн авцгаая. 12-ийн Б-ийн байна уу? Хамэцгэрөө! За дэгийн ахын та нарыг өдөртөө яран ирлээ шүү. 25 жилийн түүхийг үүсгэн байгуулж байгаа хишиг сургуулийнхаа нийт хамт олон ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэж бүгдээ алганы жинүүдэндээ ший. За дэгийн ахын ганцхан зүйлийг л хэлье. Өнөөдөр дэлхийн хөгжлийг тодорхойлж байгаа дундад бол өнөөдөр хятад хэл гэдэг бол үнэхээр англи хэлнээс одоо илүү дутхааргүй ийм том өргөн хэрэглээний амьдралд маш чухал хэрэгцээ болсон учраас өнөөдөр эцэг эхчүүдэд хамгийн зөв сонголтыг хийсэнд талархаж баяр хүргэж байгааг хүлээн авна уу? Тийм ээ. Өнөөдөр энэ бол үнэхээр гайхалтай зүйл болсон. Ингээд өнөөдөр нийт төгсөгчдөө зориулж бүх сургуулийн одоо хамт олон оюутан залуучууд хүндэт эцэг эхчүүдэд зориулж уширан золгохын ерөөл гэдэг сайхан дуу хамтдаа дуулахыг хүсэн ерөөё. Баярмаа багштай 12-ийн Б ангийн хамт олондоо бүгдээр амжилт хүсье. Нийт сурагчдад амжилт хүсье. Уширан золгохын ерөөл. Манайх бүгдээр гараа дээшээ. Хүндэт багштай бүгдээр гараа дээшээ. Эцэг эхчүүд гараа дээшээ. Ардын сургуулийн алтан баасыг алхаж ярсан анхны өдрөөс харвин эрдэмий чимиг хөрсээр 10 жилийг ардаа морихлоо 10 жилийг ардаа морихлоо. Хүслийн чигүү оролж өгсөн хүрэх ирээдүй огтод заасан 10 жилийн сургууля орсан ачт багшнара савн явна эчауда инду хамтдууны хин чихрээ хизүү хичээдээ хамтдаа Ah, y'all don't you want to come on?
서로는 안으로 인도다 하시네 한나무 기대 동상의 지서로 완토만 속상대대 울대 저그서 소라가도 사랑친 소라지 마나 소리 비셔 해울비 스티네 소나서서 자다가 야마다 아르비반 부담 빌티미 나발동반 아르방어 속에 잠든 와도서 오담 누트타 다른 소산 오처럼 가도 힘들어 바라 아이고 근데 너 남자 너네 그만 더 누구셔 오처럼 가도 힘들어 바라 오셔라 오처럼 가도 힘들어 바라 앉아서시다. 서로는 난너로 딩두 다하시대. Баярлалаа өндөрлөж чимдээ даанч баярлалаа. За 12-ийг бэ. Баяр багштай. Хамт олон бүгдээр нь бас очрол золохын ерөөл дугаан дуулж та нартайгаа нэгэн дурсамжийг хамтдаа хуваалцж байгаадаа чин сэтгэлээс баяртай байна. Танайгийн очрол одоо очрлын авал миний сайхан найз гурван сайхан ч хүн байдаг юм аа. Тэгээд найзынхаа урилгаар хөрөлцөөрч та нарынхаа мэндчлэгээ олж байгаад агаад нь чин сэтгэлээс баяртай байна. Бүгдээр нь амьдралын хамгийн сайн сайхныг хүсэн ерөө. Хүндэг эцэст эрдэсэг хүчүүдээс дэмжлэг хүсэж шүү. Хүндэг багш нар гараад ирэх шоорги. Нэг сурагч нар гараад ирэх шоорги. Come on! Дэйтэй соси. Ха! Арвин гараад ирэх шээ. Come on! Дэйтэй соси. Ачаардар битүүрэн инэмсэглээ амьдрал бидэн тутагчралаа үрээ Оглобосо нарууржинэти огтаа Удиш волхог сармуэ жэмдрд үргэлжсэн Сосидо Доронсон махинда Ахында дуайлан ачаа баярлалаа хүндэт эзэгчүүдээ баярлалаа сурагчдаа баярлалаа багш нараа та нартай амжилт хүсье. Сайхуу ирээдүйн амьдралынхаа сайн сайхныг шивнэж хүсэл бүлэглэлийн бөмбөлгөө бүгдээр хамтдаа тэнгис дэсгэх хэд торгон уушаан бэлэн болсон байна. Манайхан бүгдээр шаад гартай байна уу? Сайхан бүгдээрээ яг гоё шааранда хүсэл мөрөөдөл бүх юмнээ шивнэж байгаа. Бүгдээр яг зэрэг гэрээсээ таваас Тикүрт таада бүгдээрээ дэшээ шаараа нэгэн зэрэг дэсгэнэ. За манайхан тоохол биднэ. За тау дөрөв хоёр нэг ихүнийс ерөнхий боловсролын хишиг сургуулийн 18 удаагийн төгсөлтийн маань Вайруги! Хүргээр
За баяр хүргэцгээе. Нийхүү нийслэл ерөнхий боловсролын хишиг зургуудын 18 туудагийн төгсөлтийн дууссан хичээлдээ та бүхнийг орохыг уурж байна. За ийхүү хонхын 12-ийн англи сурагч, 2-ийн намуучин, 12-ийн англи сурагч буян төгсгийн буян дэлгэр, 12-ийн Б англи сурагч их төрийн их хүслэн, 12-ийн Б англи сурагч баяр цэцгийн намуу нар тавьж байна. За хүүхдүүдээ нааша дадлаарай. За сайн байна уу хүүхдүүдээ? За та бүхэнд өнөөдөр эзний баяраа тэмдэглэж байгаад нь халуун баяр хүргэе. Багш нь хэсэгхэн хугацаанд цаг хугацааг төрхөн ухраагаад 2017 оны 9 сарын 1-ний өдөр хэдүүлээ хэдхэн хугацаанд очиё. За бүгдээрээ ширээндээ суучих. За 12 жилийн өмнө ингээд багш нь тайдаг яхан багш нь анх тааж аваад 6 настай яанда энэ хүүхдүүдийг яаж сургандаа яаж хүн болгондоо гэж бодчихсон чи одоо ингээд харсан чи ийм том болцсон ийм хөөрхөн охтоо төвгүүд болцсон. Үнэхээр бахархмаар сайхан байна. Тэгээ хүүхдүүдтэй багш нь маш их хайртай шүү гэж хэлье. За юу гарч ирж байна? Алин байна, ажиглаад хараад бичлэгийг ажиглаад сайн хараарай. За ингээл бид нэгдүгээр ангидаа эхлээд үсэг таниулахдаа ингэж үздэг байсан. Гэхдээ бидний үед бол тухай иймэрхүү дэлгэц технологи сайн хөгжөөгүй хэдүүлээ самбар шахаатаагаад явдаг гэсэн доо бараг тий. За дэлгэсэн дээр дармал том А гарсан байна. За бичихгүй хэдүүлээ. За энийг сайн ажиглая. За А үсэг үгийн ихэнд хилэгдэж байна. Үгийн ихэнд ямар аваа сонсогдож байна хэлээрээ багшаагаа дагаад алим За алим гэж хэлэхэд үгийн ихэнд ямар аваа сонсогдож байна? А аваа. За тэгвэл эдгээр үгнүүдийг хэлээ хэдүүлээ. Нар. Хурга. Ам. За энэ үгнүүдийг хэлэхэд үгийн ихэнд дунд ямар аваанууд сонсогдож байна? А аваа сонсогдож байна. За тэгвэл энэ бол дармал жижиг А. За нар гэхэд ордог А. Загас гэхэд ордог А байна тий. За үгийн дунд сонсогдож байна. Аваа маань. За аваа мөн үгийн дунд сонсогдож байна. За бүгдээр А үсгийг заагаар бичээ. Гарав цаг дэгээ эхлэлтэй урт чулуун зордог. Дэгээ төгсгөлтэй урт чулуун өчнөр багш нь жижиг хагасаа гэх юм байна. За шугмын голоос жижиг 100 дугай зоолоо. За том аавсаг маань 3-6-аас бичдэг байх нэ. За ханаас гэж ихнэ. За хошоо За доошоо дэгээ төгсгөлтэй урт шолгоон зарлах. За төгсгөлөө догор шолгоон зарлах. Том А. За тагаа тэгээрэй бишээ. За дахиад дэгээ эхлэлтэй урт шолгоон зарлах. Дэгээ төгсгөлтэй урт шолгоон зарлах. За богино шолгоон зарлах. За том А. За жижиг агаа. Хошоомныхаа голоос за жижиг 100 дугуй. За богино шолгоон зарлах. Тэгээ төгсгөлтэй. За ийм хоёр зурлагаас жижиг А үсэг маань бүтдэг байх нэ. За.
Сурч хэмээх энэ тэгээхэн цаахан мөчөө харахад иргэн болох нь хариуцлагатай хаалганы өмнө ирээд загсаж байгаад нь баяр хүргээтэй миний хүүхдүүд ирээд байх өөрийнхөө хүсэл мөрөөдөлтөд хүрээд их орондоо хэрэгтэй ээж гэр бүлдээ хэрэгтэй нийгэмдээ хэрэгтэй сайн хүмүүс болоорой гэж хүсээ яриа багш. За тэгээд саяхан ингээд хөтөөтэй багшгаа анх таад бол миний анхны шавнар. За багш нь ер нь та зэрэг суралцаа шантрах үе зөндөө байсан. Гэсэн ч одоо яг ингээ өнөөдрөө та эдийг харахад үнэхээр багш олсноороо үнэхээр бахархаж байна. Миний хүүхдүүд бол миний бахархал шүү гэж хэлээ. Багш нь миний хүүхдүүд өөрөөр гэр бүлээтэй сайхан амьдраарай гэж хүсээ яриа. За тэгээ багш нь жижигхэн бас хүүхдүүдтэй яг хадгалж яваарай гэд хөр яасар бэлдсэн. Энд нь болохоор ингээд багахан зургнуудыг чадлаараа хийгээд ингээд хийцэн байгаа миний хүүхдүүд хадгалаарай заа юу. За тэгээд эндээс за эндээс багш нь өөрөө нэгээр өгөхгүй. За ганц гараараа жаахан. Ийгүүл за. Жаахныхан зургууд байгаа нэг том юунаас яасан бэ? За. Ой. Тагаа. Хөөе, уртлаараа аваа тийм ээ үлдсэн байх. За. Энэ хоёр шинэ таагаар нь байх хэрэгтэй. За. За ингээд миний хүүхдэд одоо бас ерөнхийдөө юуныхаа эсэлтийн шалгалт өгөх хэрэгтэй тийм чинь. За ингээд багшийн нэр нь дурсан хичээл өгөөж ажиллагаа дуусч байгаа. Миний хүүхдэд одоо өнөөдөр баяраа сайхан тэмдэглээрээ. Евро. Явна гэж. Хай дарга явна. Одоо хөвцөөс шууд явах юм уу? Хардаа ороод за. 12 жил юу сурсан мэдснээ одоо эцэг ихтэй нэг бодлын бидэд тайлагнаж байгаа гэсэн үг тийм ээ. За мөн энэ 12 жилийн сургууль сурахад тусалж дэмжсэн ар гэрээ эцэг их асран хамгаалагч та бүхэндээ бас энэ өдрийн халуун мэндийг хүргэж баяр хүргье. За бид нэр 12 жилийн ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд одоо өнөөдрөөс энэ цаг мөчөөс хойш та бүхэн сурагч биш оюутан гэдэг нэр томьёотой болох нэ. Тэгээд үүрнээсээ гараад нисгэд бэлэн болсон бүх хүүхдүүдтэй багш нь хайртай шүү. Та нартаа өндөр амжилтыг хүсье өрөөё. За цаашдынх нь нэг 3 зүйлийг санаж яваарай гэж хэлмээр байна. За бид нар ихэнх нь одоо манайх гадагшаа сургууль сурахаар явж байгаа тийм ээ. За тэгэхээр гадагшаа сургууль сурах гэж байгаа. За тийм болохоор нэгдүгээр та бүхэн маань эх орныхоо нэрийг өндөр дөрвиж яваарай. За хоёрдугаарт эцэг эхийнхээ нэрийг бас өндөр дөрвиж яваарай. Сургуулийнхаа нэрийг бас өндөр дөрвиж яваарай гэж багш нь хүсье. За
Орхон багш уйлсан чинь дагаад яг уйлах гэдэг. За багш нь ингээд та нарт бас дурсамж олгож хадгалуулахаар бүх хүүхдүүдтэй ийм зүйлийг бэлдсэн. За нэрээ уншаад гарч ирээд байгаарай. Энэ хин гэж байна. За уншия. Нэрээ унших нь тий. За манай эгчин Польш улсаас ангийнхантайгаа төгсгөөр хагас чиглэлээр ирсэн байгаа. Тэгээд эгчинтэй бас баярлалаа. За ингээд хизээ нэг өдөр хуримандаа очоод хуримандаа уригдсан чи ингээд танаа гэрээ хойморт энэ байж байвал багш нэг баярлах нь байна. За дараагийнх нь хин гэж байна. Анх хоёр өөрөө уншиж гин үү? За баяр хүргье. За энэ хин гэж байна. За мөнгөн чинь. За баяр хүргье. За энэ хин гэж байна. За баярлалаа. Баяр хүргье. За дараагийн. За баяр хүргье. За энэ тийм гэж байна. За баяр хүргье. За За баяр хүргье. За энэ За баяр хүргье гүдээ. За энэ ингэж байна. За баяр хүргье. За энэ За баяр хүргье. За хин гэж байна. За баяр хүргье. За баяр хүргье. За энэ ингэж байна. За энэ ингэж байна. За баяр хүргье. За энэ ингэж байна. Баяр хүргье. За Ацаягаа ирж байна. За баяр хүргье. За баяр хүргье.
За тэгээд өчүүгийн дурсгалын зүйлийг багш нь яг энэ өдрийг одоо бид нар амьдралдаа цаашдаа үргэлж дурсаж явах байх тийм ээ. За насаараа нэг ангийнхан болцоос юм чинь яг энэ өдрийнхөө тусламжийг хадгалаад багш нь энэ дурсгалын зүйлийг хавтан гэж хэлсэн юм аа. Тэгээд хүүхдүүдтэй дахин халуун баяр хүргэж амжилт хүсье ерөнхий шалгалт. За. Тэг өдөр бол баярлалаа. 10 та ямар 11 дуурайнта 12 дуурайнта тийм хятадны хичээл бол өдөр бол ордог болохоор өдөр бол та хятад хитрхийн их тас багш болсноос болж миний унган шавнар та нар юм шүү. Тэмүүлэнга чанман нэрт ноёр 6 жил аз жаргал удуул тэ баяр 5 жил за тэгээ босч шавнар манд 3 жил өдөр бол баядуулаа. Хэрэлдэж, заагмаж, тэ модцож, уйлж, юм хүсээ. Тэ өнөөдөр багшийн нөхөд хамгийн хайртай шавнар тааш. Хамгийн хайртай шавнар. За энэ бол бидний өөрөө өчтөр багш нэлсэн дайзын хаалуу юм байна. Багшны дурсгалын төвтрийг таадтай. Би хэлж байгаа эх 7 хоногт хэдүүлээ энийга. Тойруулаад бүгэлнөө. Энэ дотор багшийн анги бидний ээжээж 7 анги гэрчлэгээ байгаа багшин таадад та зөвхөн 12 юм биш бас ээжээж 7 анги төгссөн шүү. За тэгээд нэгээрээ тэ бүгд хоорондоо өчигдөр Аз баяр хэлсэн шүү дээ багшаа. Дахиад дурсгалын төвтөр явъя гэх. Тэр шиг энэ дээр хамгийн сүүлийн оцсон дээр хэний юу вэ? 3 жил бид нар нааж те энэний төлөө хятадны хичээл дээр ямар тэмцээн оролдоо ямар үйл ажиллагаа зохиожсныг та хэд мэднэ. За ингээд багш нар энийг та хэвтэй өгье. За одоо л Аза. Тура. Ингчээ. Бүгд Маргат Bye. Мөнгөчөө багшна. Мөнгөчөө косогийн хоёрд надтай хэвтэрээ. Тэгтээ багш нь юм биччихсэн. Тэгээд тэр үгтэй тэр парти ундаа үлдчихэж байна. Үлдээд ирээд бүгдээ хаандаа бүгдчих. Яваа явчих аяа таа. Тэгээд
Яастай шүү. Танаа Гадиад дараа Орыг авах амжаагүй хөлтөд тэгээд. За одоо багш нөгөө ээлжич 7 анги гэдэг нь ерөнхийдөө 212 нийлээд бид нар хотод дээр тэмнэр өөрсөндөө өгсөн номных нь нэрээр. Тэгээд бид нар Instagram-тай бас G-Athlete клуб гэдэг бидний бичлэг тэ дүү нартай ашиг сургуулийн өвтөрөө өөр хүүхдүүд маань сургуулийн хүүхдүүдийг яг манай хүүхдүүдийг харж ямар мундгийг гайхтгаа үнэхээр мундаг аа. Манай Тэмүүлэнгийн хурдан уншиж байгаа бичлэг Instagram-тай 300 мянган хүүхд үзсэн. 20 мянган лайктай. Тэгэхээр бидний юм те чадвар нэг шүү. Тэгэхээр дараа. Яа. Хайртай шүү. Derun derviş yoksa Dançı gigehin nazmen bayırta Sorhi huslerce görürsen Bilgin sarı durgane Soruşna sara koysan Bihim tihir odrudne bayırta Storen defterde Sulci hofni do tegna Dorsvak zorgin zamakne Sudurgui inne telegna Emini bihim tehirudu Ayurun soruş nasli Ayurda Story